За бид манайхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Сэлэнгэ багш өдрийн дараагийн мэдхэд илүүдэхгүй гэдэг дараагийн ярилцлага бэлэн болох гэж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног дээр болохоор зэрэг онлайнаар хийж болох бизнесүүдийн тухай ярьсан. Тэгвэл өнөөдөр бид хоёр MLM салбарыг гоцлон авч үзнэ. Яг зарим хүмүүсийн хувьд бол сүлжээний бизнес гэдэг. Гэхдээ ер нь бол олон улсын хиллэг нь MLM болохоор ер нь бид нар бүгдээрээ яг тэрүүгээр нь хилээд заншчих юм бол дээр байх гэж бодож байна. Тэлэнгэ багшаар сонио сайхан юу вэ? За 50 сайхан байна да, ажлаа хэлээж байна. Ажил хийж болохоор хүмүүстэй их уцаар өдөржин ярина. Өглөө 5 хагасаас бараг ярьж байна. Юмын заагаад тэгээд завгуул одоогор завгуулан чамар сонь сайхан. Би ч гэсэн маш завгүй байна. Би өөрийнхөө нөгөө гүрвт янз янзын зүйлүүдийг ингээд оруулж байгаа. Тэрэндээ бас ингээд айгуу тийм аз жаргалтай байгаа. Тэгээд дээрэс нь би өөрөө бас MLM салбарт ажилладаг хүн. Би болохоор зэрэг New Skin гэдэг компанид ажиллаад 5 дахь жилдээ болж байна. Тэгээд энэ бол миний хамгийн анхны орсон MLM салбар байгаа. Тэгээд энэ 5 жилийн хугацаанд зөндөө юмыг үзэж байна да. За тэгвэл Сэлэнгэ багшийн хувьд ер нь бол энэ MLM салбар гэж юу юм? Ямар хүн орвол дээр вэ гэж та боддог вэ? За мэдээж MLM салбарыг мэдэхгүй гэж байхгүй шүү дээ. Монгол бидний хэлэл заншснаар бол сүлжээний бизнес тийм ээ, буюу multi level marketing гэдэг байгаа шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг борлуулахдаа уламжлалт дэлгүүрийн сувгаар бус тийм ээ, бид нар бол уламжлалаар ингээ очиад авдаг бол энэ бол нөгөө директ буюу шууд борлуулагчдын сүлжээгээр дамжуулан бидраар борлуулдаг маркетингийн нэг хэлбэр баггүй юу. Тэр нэг сүлжээ гэхээсээ илүү сая дахиад хэлж штэ нөгөө уламжлалт бизнесээс суугаар бус бие даасан борлуулагчдын сүлжээгээр гэдэг чинь биднараар дамжаад борлуулдаг маркетингийн нэг хэлбэр. Зян бизнесийг ямар хүн хийх вэ гэвэл бусдыг уриалж чадах тийм ээ, манлайлах, тэгээд сонсох ур чадвартай, заах ур чадвартай, ер нь тэгэл ярианы ур чадвартай бусдыгаа манлайлаад ив нэгдэлтэй байлгах, тэгээд баг авч явах. Хамгийн гол хэмжээрээс мультилевел маркетингд бол ерөнхийдөө багаар л ажилладаг штэ. Ялангуяа бидний мэдих New Skin, Amway гэдэг штэ. Тэр бүгд багаар ажиллаж иж амжилттай явдаг байх нэ. Тэгэхээр юу гэсүгээр манлайлж байгаа нэг спонсор гэж яриад идэг штэ бид нар. Тэр маань бусад генерашнуудаа яг хүмүүсээ манлайлж удирдах зөв залж явах нэ л гэсэн. За би ч ер нь онлайн бизнес MLM 6 жил болж байна дөө. Тэгэхээр хүмүүс ер нь энэ бизнесийг нэг илүү сонгохдоо тэдийг олно. Өөр бусад MLM бизнес яддаг шүү дээ. Тэр нь болохоор яг нэг юм пирамид системтэй гэсэн үг Ponzi систем гэж бас өөр байгаа шүү дээ. Тэгээд эднэрийн ялгааг олох хэрэгтэй байхгүй хүмүүс. За яг ямар энэ MLM бизнес гэдэг нь мультилевел маркетинг нь шудраг тийм системтэй байна гэдгийг л харах хэрэгтэй. Тэгэхээр зарим систем бол бусдыг оруулахдаа мөнгө төлдөг ч юм уу тэгээд эсвэл тэргүүрээ бүтээгдэхүүн авдаг болвол зарим нь бол үнэгүй ороод өөрийн хөдөлмөрөөрөө манлайлаад бусдыг сургаад заагаад борлуулалтаа гэж явдаг байхгүй. Тэр энэнийхээ эхлээд ямар хүн орох вэ гэхээсээ илүү тийм ээ, ямар бүтцтэй системтэй бизнес вэ гэдгийг их харах нь чухал байна. Тэгээд тэгчээд дараа нь тэр бизнесээ сонгоод ажиллавал эхлээд ер нь ямар ч бизнесийг дотоод журмын сайн судлах хэрэгтэй шүү дээ. Хин нэг нь хэлсэн ч гэсэн за яг юу хийдгийг ямар шугамар ямар системээр ажилтгийг залингийн систем нь ямарын за хүн оруулан дагуулна гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ямар ач холбогдолтой яадгийн төлбөртэй юм уу төлбөргүй юм уу гэл ер нь деталуудаа мэдэж ороод тэгээд тэр бизнесээ өөрөө би гоо сайхны бизнес New Skin тийм үү. Тэгэхээр чи тэр хүн тухайн хүн гоо сайхны бүтээгдэхүүний
эксперт байж болно, мэрэгчлэн байж болно, гоо сайхан байж болно. Эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн дуртай хүн байж болно шүү дээ. Тэр утгаараа сонгол зүгээр ах. Тэгэхгүй шал өөр одоо сонирхолтой нэг хүн эсвэл борлуулалт хийж чаддаг хүн байгаа шүү дээ. Хүн болгон борлуулагч биш. Тэрийг өөрийгөө л нөгөө дахиад ярих нь шүү дээ. Өөрийгөө хэн бэ? Би юунд дуртай вэ? Тэ юунаас кайф авдаг вэ гэж мэдчихэл орох байх. Тэгэхээр яг тэр орно, тийм хүн орно гэсэн юм байхгүй л та. Чиний хувьд одоо энэ MLM бизнес буюу Newsky штэ ороод ажиллаад за юу мэдрүү, ямар туршлага хуримтлуулсан. Тэгэхээр бид хоёр яг энэ тухайга бусдтай яриад өгчүүл те сонголтоо ихэд хэлбэр болов уу гэж бодлоо. За миний бодлохоор зэрэг би өөрөө анханасаа одоо тий гоо сайхны чиглэлээр ажилладаг учраас ингээд манай Newsky компани болохоор одоо 42 дахь жилдээ болох гэж байгаа. Тэгээд энэ маань болохоор science буюу тий 72 эрдэмтдтэй тэгээд бүх зүйл нь одоо эрдэм шинжилгээний газраас одоо бий болдог ийм бүтээгдэхүүн тэгээд одоо дэлхий дээр цорын ганц тий одоо age lock буюу одоо таны одоо тий таны байгаа тэр дүрхийг тэр чигээр нь хадгална гэсэн ураатай ийм компани байдаг. Тэгээд ингээд тэр анх ингээд би ингээд ороод өөрөө ингээд гоо сайхныхын бүтээгдэхүүнийг хэрэглээд надад бол маш их таалагдаад өөрчлөгдөж эхэлсэн. Би өөрөө болохоор урд нь янз янзын одоо үнэтэй үнгүй бүхэл бүтээгдэхүүнийг хэрэгжилж ийсэн. Ялангуяа одоо монголчуудын мэддэг шиштэй доо тий. Яаггүй л тэр нь болохоор яг Аз хүмүүс илүү тохирдог үүднээсээ хэрэгэлдэг байсан. За тэгж яагаад одоо бол яг Newsky-ийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд яг 5 жил болж байгаа. Үнэхээр age lock-ийн хувьд бол бүр яг age lock би одоо ер нь бол 5 жилийн өмнө би ямар байсан миний нүүр бол тэрнээс гоё осноо гэхээс биш. Тэ одоо хөвшрөлт явагдах ч юм уу, өвчлээ болох ч юм уу тийм байгаагүй. Тэгээд манай компани нэг тал болохоор зэрэг мэдээж та толондоо хүрэх тэ одоо сар хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн борлуулах мэдээж тийм юм байгаа. Яаж аваа гэхээр танд одоо нөгөө урам зориг тэ өгж байгаа байхгүй. Тэгхийн бол ингэнэ. Гэхдээ та анханасаа бол тэрийг бол бас даадах шаардлага байхгүй. Эхлээдээс нь та бүтээгдэхүүнээ хэрэглэх судлах тий хүмүүстэй ярих тэрэндээ илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зарим сүлжээний бизнесийг хараад зэрэг ингээд оронгуутаа тий маш олон бүтээгдэхүүн борлуулах, маш олон хүмүүсийг илрүүлэх гэдэг дээр ингээд анхаарлаа хандуулчихаар яадаг вэ гэхээр зэрэг хүн нэгдүгээр айгу хурдан ундаг. Яагаад гэвэл ихэнх хүмүүс одоо ингээд оронгуутаа яадаг вэ гэхээр зэрэг ингээд ойр дотны хамаатан садан тий найз нөхөд түрүүгээд хамгийн их явдаг штэ. Тэнгүүд чинь найз нөхөд хамаатан садангууд ордоггүй. Тэгэхээр зэрэг нэгдүгээр одоо сэтгэл санаагаар унцдаг. Хоёрдугаар болохоор зэрэг ер нь бол ингээд Newsky компани нэг гоё зүйл нь юу вэ гэхээр зэрэг та өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүнээ аваад тэрийг л яар гэдэг. Тэрнээс биш те өөрөө хэрэгэлдэггүй бүтээгдэхүүнийг тэгдэг ингэдэг гэдэг яхийг бүр хориглдог. Бүр ингээд ерөөсөө тийм юу яах боломж байдаггүй. Тэгээ тэр нь надаа маш их таалагддаг. Мөн дээрэс нь ер нь бол ихэнх MLM салбарын бас нэг гоё зүйл нь бол хувь хүний хөгжил дээр маш их анхаарлыг хандуулдаг тий өсөж хөгжих өөрийгөө таних багаа авч явах дээр бол илүү анхаарлаа хандуулж ажилтна нь одоо надаа миний Newsky компани давуу тал гэж би хардаг. Тэгээ тийм учраас би одоо ч гэсэн одоо компанида хайртай ажиллаад явж байгаа. За тэгээд Сэлэнгэ багшаад асуухад одоо ингээд зарим хүмүүс ингээд одоо спонсор гэдэг хүмүүс нь тэгдэж штэ тий шууд ингээд цалингаа харуулаад тий. За би ороод 2 сар болж гин тэдэн төгрөний цалин авсан байна. Шууд ингэдэм мэн тэгдэм мэн. За одоо л ороо шууд баяжин мажин гэдэг дээр та юу гэж боддог вэ? Тэр бол одоо тухайн хүнийхээ яаж хөдөлмөр тэр өөрөх нь системээ яаж одоо ашиглаж зөв явж байгаас бол шүү дээ. Бусдын амжилт одоо болгон өөр шүү дээ. Тэгэхээр яг жишээл тийм зүйлүүдийг л харуулдаг. Одоо жишээл миний хийж байгаа энэ бизнес төр ч гэсэн чи хэдийг хийж байна, хэдийг олдын гэдэг асуултууд ирдэг л дээ. Тэгэхээр би алдан ч олон ч тийм ээ. Чи уус хоёр талтай тэгж хариулдаг. Тэгээд хүн болгон өөр борлуулалтаас шалтгаалт цалин авах шүү дээ. Тэгээд тэрэнд ороод хүн болгон баяжаад ах юм байхгүй шүү дээ. Одоо нөгөө утас wifi байвал нүдэ аниад л юулаа унтаж байгаад мөнгө олдог гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь сэрүүн дээрээ олж сурна шүү дээ, тийм ээ. Хөдөлмөрлөн, сурна.
За тэгэл уншихыг юм байна. Хүнтэй харьцахаас ахуулаад л те маш олон төрлийн хүмүүстэй харьцна. Тэгэхээр тэр орлого одоо олж байгаа тэр ашиг гэдэг байгаа те тэрний хувьд бол хүн болгонд өөр. Тэгээд мэдээж нөгөө би төрүүлсэн шүү дээ. MLM чинь пирамид системээс өөрөө гэдэг. Одоо энэ юу MLM ч одоо энэ бодит чанартай бүтээгдэхүүнийг ингээ борлуулад тийм ээ баг хамтан бүтээгээд за тэгээд тэр орсон элссэн оруулсан одоо үйлчлүүлэгч эсвэл хамтрагч тийм ээ баг хамт олныхоо борлуулалтаасаа та удирдах байгаа учраас бонус авдаг л гэсэн үг байхгүй. Цалин бол ингэж орж ирнэ шүү дээ. Тэгээ өөрөө бас тухайн бүтээгдэхүүн борлуулснараа бонус commission гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энэ ялгаануудаа мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд жишээл нөгөө пирамид гэдэг байгаа те пирамид системтэй одоо энэ сүлжээг те энэ бол нэг хууль бос байдаг те гол нь зөвхөн ашиг олдог их хүн одоо дараагийнхаа хүмүүсийг шинэ хүн илсүүлээд тэгээд түүний оруулсан мөнгнөөс бүрддэг тийм систем байхгүй. Тэр яг эднэрийн ялгааг олох хэрэгтэй санагддаг л даагүй судлах хэрэгтэй тухайн өмнө орчихвол тэгээд тэр цалин одоо тэр урамшуул гэдэг бол тухайн хүний өөрийнх нь тийм ээ хийж байгаа амжилтаас шалтгаална. Та тухайн зүйлийг чин сэтгэлээсээ дурлаж хийж чадвал мэдээж хугацаа хэрэгтэй тодорхой хугацааны дараа танд амжилт буюу ашигаа өгж эхэлнэ шүү дээ. Тэгээ шууд ороод шууд божигнуулдаг ямар ч бизнес ер нь байхгүй шүү дээ. Тэ. За тэгээд ер нь одоо л бас давуу талын яриад өгчүүл зүгээр их те. Ямар давуу талтай гэж өөрийнхөө өнцгөөс харсан бэ? Миний хувьд болохоор зэрэг давуу тал нь гэхээр зэрэг одоо та одоо жишээлбэл New Skin-ийн хувьд аваад үзэхэд 52 оронд одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр зэрэг та дэлхийн аль ч өнцөг бодноос те энэ 52 оронд одоо өөрийнхөө багийг хэлэх боломжтой та зөвхөн код өгөөд явуулчихна те. Мөн дээрээс нь одоо та хэрвээ гэртээ хүүхдээ хардаг байх юм бол дуртай цагтаа хүмүүстэйгээ цагаа аваад уулзах боломжтой. Мөн дээрээс нь одоо жишээлбэл бид нар ингээд 9-5 цагийн хооронд ажиллаад одоо яг өдрийн $200 цалин авдаг байлаа гэж бодоход MLM салбартаа болоод та хийж чадвал та хэдэн төгрөгч цалин авах боломжтой. Тэ? Яг гэвэл та цагаа хэр зарцуулна дээрээс нь одоо тэ өөрийнхөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг хүмүүст яаж зөв ойлгуулна тэрнээсээ та одоо таны одоо авах цалингийн хэмжээ болоод та одоо хүссэн хэмжээгээр авах боломжтой, та хүссэн хэмжээгээр ажиллах боломжтой. Мөн дээрээс нь та одоо системээ зөв ойлгочих юм бол одоо жинхэнэ унтж яхад чинь нэгдүгээр цалин орж ирэх боломжтой. Тэр нь болохоор зэрэг надад маш их таалагддаг. За дараагийн зүйл гэх юм бол одоо нөгөө юм байгаа штэ. Хүмүүс болохоор зэрэг MLM салбар буюу сүлжээний бизнесийн юмыг авахгүй гэдэг. Тэгэхээр ийм одоо жишээлбэл зүгээр ингээд Costco гэдэг дэлгүүр байлаа гэж бодъё тий. Тэнгүүд чинь New Skin гэдэг компани Costco-той хамтарч ажилладаг байлаа гэж бодоход тэр Costco-д ажиллаж байгаа газар чи одоо тий байрныхаа мөнгийг төлнө, тогныхоо мөнгийг Costco чи ямар том дэлгүүр илээ тий. Тэгэхээр чин зэрэг тэр байрны мөнгө, тогны мөнгө, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мөнгө гэд одоо бүх одоо орлогоо нэмжиж одоо тэр юуны New Skin-ээс гадна тэр компани чинь ашиг олохын тулд оруулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бид нар ингээд те энэ борлуулалтыг хийж байгаа учраас та бүтээгдэхүүнээ одоо дэлгүүрээс биш маш одоо боломжийн үнээр худалдаж авах боломжтой надад бас маш тийм гоё санагддаг. Таны хувьд болохоор зэрэг ямар байсан бэ? Одоо ихэнх зөв системтэй MLM бизнесүүд бол нөгөө хувь хүнийхээ хөгжил болон сургалтуудыг бол өнгөө өгдөг шүү дээ. Тийм ээ. Тэр сургалтуудаа суугаад борлуулах хүмүүстэй харьцах ур чадвар гэдэг зүйлүүдийг бол айгүй сайн зааж өгдөг. Тэгээ ерөөдөө тэр хичээлээ аваад явна. Тэр нь таалагдсан. Тэгээ network буюу одоо хүмүүстэй харьцах чинь дэлхийг глобалар те дэлхийгээр тарж хүмүүстэй одоо ингээд танилцж, найзалж нөхөрлөх нь шүү дээ. Нэгдүгээр яг нь биечлэн одоо хурал цуглаанд ивентэд очдог болохоос ш ер нь бол байнгын одоо тийм ээ Zoom уулзалт, Google уулзалт энэ төр хийдэг. Жишээл чи дээрээ хувьд бол яаж танилцсан бэ? Жишээл одоо ингээм хамтрагч болоо явж байгаа гэдэг чинь бас энэ бизнесийн тодорхой өгөөж байгаа байхгүй юу?
Тэгээд яг энэ бүтээгдэхүүн нь одоо ерөнхийдөө одоо MLM бизнесийн бүтээгдэхүүнийг тухайн өөрөө бас судлах хэрэгтэй байхгүй юу? Хаана тариалсан те яаж бордсон, за ямар эрдэмтэд судалгаа хийсэн, хэдэн эрдэмтэн хаана хийсэн тийм ээ, тэгж судалж хэмээн одоо бүтээгдэхүүнээ ер нь сонгох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш одоо энэ сайн гэдэг ерөнхийдөө бол MLM бизнесүүдийг хийж байгаа тухайн хүн маань бүтээгдэхүүнийг одоо идэгэн гялалзуулна, толилцуулна гэж бол ер нь бол ярихгүй шүү дээ. Ягаад гэвэл танд бит хоёр дээр гарсан үр дүнг ийм гарлаа, танд яагаад гарч болохгүй гэсэн л үндслээр ярьж байгаа шүү дээ. Тэр энэ одоо ер нь жижигхэн ялгаа байгаа. Яг яриад байхаар мэдтгүй боловч өнөөдрийн бит хоёрын хэлж байгаа одоо мессеж бол ийм ялгаа байдаг шүү. Тэгээ тухайн бүтээгдэхүүн нь бол чанар сайтай, стандарт хангасан те хүлээн зөвшөөрөгдсөн. За жишээл Newskin бол одоо 40 жилийн түүхтэй байна. За MN одоо хэд улсын 70 жил юм уу те гэх мэтчлэн ингэж бас уг суурийг бас харж явах хэрэгтэй гэж боддог штэ. Тэгээ надад бол MLM бизнес одоо зөв системтэй бизнес бол таалагддаг. Яг болохгүй гэж. Тэгээ тэнд ороод одоо жишээлбэл яг би жишээл орчоод хийхгүй байлаа гэж бодлоо шүү дээ. Одоо би тэгэхэд надад ямар ч алдагдлаа байхгүй шүү дээ. Би байр дөрөслөхгүй те одоо урьдчилгаа өгөхгүй, эсвэл нөгөө цар болгоны шинтгэл өгөхгүй те тийм учраас одоо хийхгүй байгаад амжилтанд хүрэхгүй одоо юу гэсэн одоо өргөжлүүлж чадахгүй бол сайхан бүтээгдэхүүнээ хэрэглэл үлдэх шүү дээ. Би бол тэгж л хардаг. Тэгээд чиний хэлсэнчлэн хаанаас ч хийж болж шүү дээ. Нөгөө интернет утас компьютер ч юм байвал тэгэл ер нь бол MLM бизнес л хүнтэй харьцдаг л бизнес шүү дээ. Тэ? Ерөөсөө байнгын хүнтэй. Тэгэл нөгөө үйлчлүүлэгч бол түүнийгээ тойглоно. Тэгж л одоо хэлээ та. Тэр ялгааг нь л хүмүүс сайн мэдэх хэрэгтэй. Янз бүрийн сүлж байгаа шүү дээ. Хэдэн жилийн түүхтийн ямар бүтээгдэхүүн борлуулалтыг энэ бүтээгдэхүүн хаана хийсэн. За ямар одоо энэ тэнд витамин байлаа гэхэд хаана судалгаа шинжилгээгээр гарсан хэдэн эрдэмтэн ямар одоо туршилт хийгээд те хүмүүст хэдэн хүнд ингээд хүмүүс одоо юу гэж энэ төр бүтээгдэхүүн гэх мэтчлэн энэ нэг өөртөө хэрэгтэй тийм ээ шууд нүдэн анил гоё хэрнэ авах хэрэггүй л гэж боддог шүү дээ. Би ер нь юмнуудаа бол тэгж авдаггүй. Тэгээд одоогор бол би хоёр төрлийнхөө энэ бизнесийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Amway гэр ахын бүтээгдэхүүн. Тэгээд гоо сайхан Newskin. Тэгэхээр энд бол тийм хүн алдах одоо юм баггүй харин маш их юм сураал гар. Тэгээд хүн тухайн сонголтол зөв хийх хэрэгтэй. Мэдээж амар биш. Тийм ээ. Мэлийн сурна. За тэгээ мэдээч нөгөө тэр дараа нөгөөж өгч эхлэв шүү дээ. Тэгээд ер нь бол нэг жил бол хүн бол ер нь сураад тий алдаанаасаа суралцаад тэгж явсаар байгаа. Тэгээд ер нь бол амжилт руугаа л алхаж явна дөө. Хамгийн гол юм чинь хамт олон шүү дээ. Баг. Чи багийн ажиллагаан дээр юу гэж боддог вэ? Ер нь зулаа. Багийн ажиллагаан дээр бол угаасаа хүн болгон маш өөр тий. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо миний авч явж байгаа баг дээр бол надтай адилхан хүмүүс байхгүй. Ер нь бол хүн болгон өөр өөр ингэсэн хувь чанартай. Тэгэхээр зэрэг яг үндэ бол яг энэ одоо энд ингээд ажиллаж байхад яг л одоо маш их суралцдаг тий. Тайван байх үедээ тайван одоо тоглог байх үедээ тоглог байж сурдаг. Тэгээд хүн болгоны ажилдаг арга барилал бол өөр. Тэгэхээр зэрэг ихэнх хүмүүс ингээд за би одоо ингээд хүнтэй хийдэг ажил хиймээргүй байна гэвэл энэ бизнес бол танд бол ямар ч тохиромжгүй. Хүнд таг зарцуулах өгсгөө болоод энэ бол ямар ч тохиромжгүй тий. Мөн дээрэс нь бут хүмүүсийг хүлээн зөвшөөрөөд тий хүн болгон өөрөөр ажилдаг гэдгийг хүлээн зөвшөөрж тэр хүмүүс одоо өөрийнх нь л одоо тэр арга барилыг суулгуулж өгч чадах юм бол энэ болохоор маш том тийм амжилт гаргадаг. Гэхдээ бас хүмүүс ингэж бодож магадгүй. Одоо би тэгвэл ингээд одоо баг авч явж чадахгүй тий.
гэж байгаа бол бас үгүй. Энийг суралцах боломжтой. Яагаад гэвэл ялангуяа миний ажилладаг ньюсгийн салбар бол биднэрт байнга одоо тий багаа яаж авч явах юм. Ер нь яавал тий одоо энэ багийг зөв чиглүүлэх гэдэг сургалтуудыг бол маш их ордог байгаа. Тэгэхээр зэрэг энэ яаж яваа гэхээр зэрэг энэ хувь хүнийхээ хөгжил тал дээр маш их хөгждөг. Тэгээ ингээ баг аваад яваад сурчхаар зэрэг үнэндээ тий нөхдөөгөө харьцах харьцаа, хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа хүртэл өөрчлөгддөг. Тэгэхээр зэрэг энэ бол маш тийм давуу тал болдог байгаа. Тэлэнгээ багш болохоор зэрэг ер нь та баг болон мөн дээрээс нь та багийн дараа мэдээж бид нар сая ингээд нөгөө нэг юу талын ярьлаа шүү дээ тийм. Талын ярьлаа шүү дээ тийм. Тэгвэл одоо бас муу тал нь юу юм? Мэдээж бүх бизнес муу сайн бүх талууд байгаа тийм. За одоо муу тал ч гэж дээ. Ер нь эрсдэлтэй тал гэж ярих уу тий. Тийм. Амжилтанд хүрэх гээд амжилтанд одоо маргааш нүрэхгүй тийм ээ. Одоо эрсдэлтэй тал тий шууд өнөөдөр хийгээд одоо хурдан баяжих гад тий боломж гэж харж байгаа бол үгүй. Эсвэл тэр бизнесийг тухайн бизнес эрхлэгч нь бусдад за хурдан баяжих аргаа одоо гэрээсээ одоо сая доллар болно гэж. За тэр тал дээр нь анхаарах хэрэгтэй байхгүй. За тэгээд ерөнхийдөө одоо түрүүний жиний хэлсэн хүнтэй харьцах тийм ээ. Тэгээд хүнтэй одоо харьцах тэр одоо ярианы ур чадвар ч юм уу тухайн хүнийг өмнөөс нь тэ өөрөө мэдэрч ойлгох тийм чадваргүй болвол за энэ бол одоо тийм явштай биш санагдах бах л та гэж бодож байна. Яг тэгвэл нөгөө эсрэг талын хүн маань бүтээгдэхүүн яриад эхлэхээр энэ хүн ч одоо дарамт шахалт үзүүлээд бидний хил заншснаар бол нөгөө бараа бүтээгдэхүүнээ шахах гад байна гэдэг нэг тийм онцгой ойлголтыг төрүүлдэг. Тэгэхээр тэр яг харилцааны дээр ур чадварыг илүү их эрхэмлэж сурах хэрэгтэй. Тэгээ баг гэдэг чинь ерөөсөө багийн ажиллагаа гэдэг чинь ерөөсөө л нөгөө дутуугаа нөхөлцөж л байна. Тийм ээ? Илэн далангуу. За жишээлбэл хин санаа оноонуудаа одоо шудрах хэлцэх хэрэгтэй. За мэдээж багийн ахлагч, манлайлагч байгаа тохиолдолд тухайн одоо хэрвээ сайн манлайлагч юм бол тэр систем те тэрнийхээ дагуу бүгд ингээд дагж сургалтандаа суух нь бол аюул чухал. Хүндлэл гэдэг чинь аюул чухал бол явчих жоохгүй баг дотор. Яг гэвэл чи маш олон төрлийн тийм ээ хүмүүс нийт цугларж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энд чи одоо хүндлэх хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Ер нь сонсох гэдэг бол номер 1 ур чадварт орох гэдэг. Тэгээ багаар ажиллана гэдэг чинь ерөөсөө л тэгэл дутуугаа нөхөлцөн хэрвээ чадахгүй болвол одоо хин нэг нь чадахгүй байлаа гэх тэрийг шүүмжлэхээсээ илүү одоо өөрөө чаддаг бол тусалж дэмжих гэдэг. Тэгээ би ингэж л хардаг л да. Тэгээ мэдээж багийг бол маш гоё тийм гоё тэнцүү одоо юу гэдэг тарааж өгөх хэрэгтэй гэж хардаг. За хин хинтэйгээ ажиллавал илүү их үр бүтээлтэй нөлөөтэй. Хин одоо яриандаа сайтай байхад хин судалгаандаа сайтай ингээд. Ер нь тэр багийн ахлагчид бас их гол учир байдаг санагдсан. Тий. Миний хувьд бол тийм байна зулаа. Энэ бол нэг иймэрхүү бидний зүгээс бол одоо туршлагынхаа хувьд хэлмээр санагдаж байна л да. Хэрвээ та ямар нэгэн одоо MLM тийм ээ компанид орохоор шийдсэн бол тухайн компанийхаа одоо бүтээгдэхүүн тэгээд зах зээлд тийм ээ өрсөлдөх чадвартай эсэх мөн санхүүгийн одоо тэр төлөвлөгөө шүү дээ систем гэж яриад байгаа тийм бодиттой эсхийг заавал судалж үзэх хэрэгтэй байхгүй. Нэг одоо системийг ингээ анзаарч байхад бол нэг юм амлалт яваад идэх шүү дээ. За ингээл тэдэн хүн оруулангууд 70,000 70 сая төгрөглүүлээ. Тиймэрхүү. Тэгэхээр тэр бол нэг юм амар виртуал байгаа шүү дээ. Им хийсвэр яг байж болох л баг л та. Тэгэхээр түрүүний хэлсэн чинь нөгөө нэг урд хормогоо хойд хормогоор нөхтөл тийм бизнес л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тухайн орох ч юм уу маш сайн өөрөө судалгаагаа хийгээд зах зээл дээр үнэхээр өрсөлдөж чадах үс юм байна уу тийм ээ. Тэг яаж явагдаж чинь олон жилийн түүхтэй нэг тэгэл харах хэрэгтэй байгаа л гэж одоо туршлагаас хэлмээр байна. За ер нь тэгээд ямар ч бизнесийг эрхлэхэд бол тууштай байдал сахилгад хамгийн чухал байдаг л та. Тэгвэл нэг одоо нэг хүн ингээд
бизнестэй ороход нэг ихэвчлэн нэг ийм тохиолддог ч зулаа. Хүн урахаар үгүй гэд нөгөөдх нь хэлчихээр тэр чигээрээ тэнгэр нурцсан юм шиг боддог. Яг бодит газар дээрээс харах юм бол угаасаа энэ дэлхийд дээр чи 8 тэрбум байгаа зү. Тэр зөвхөн ганц хүний үгүй гэсэн үгэнд нурж болохгүй л гэж хэлмээр нь. Тэгэхээр нурж яхаар ер нь бол яагаад үгүй гэж хэлсэн бол гэдэг асуултыг өөртөө тавиад боломж гарвал тэр хүнээс бас асуучих нь зүйтэй шүү. Тэ? Тухайн хүн ямар ч учир шалтгаантай байж болох учраас шууд үгүй гэж сонирхгүй байна. Сүлжээ юу гэдэг нэг тийм айс явагддаг шүү дээ айстай. Тэрэнд нурж унахгүйгээр яагаад гэсэн бол энэ хүн эсвэл борлуулалт их дургуун болов гэсэн. Ер нь бодит тэр газардч бүх зүйлийг харах нь зөв бахаа л гэж бодож байна. Нураад бизнес явахгүй шүү дээ. Мэдээж шантрах үе байж л таарна. Явахгүй зогсон гаццсан үе байж л таарна. Тэр үед бол ерөөсөө багтаага ярилцсан тийм ээ. Илэн талангүй өөрсдөө тохиолдод байгаа асуудал юу вэ? Яагаад гацаад байна гэл. Тийм учраас энэ MLM бизнесийн нэг онцлог нь бол багтай соло бизнесийг бодвол олоолаа хийлүүл буруугүй гэдэг үг байна шүү дээ. Тэр бүтээж гисэн дүүцүүлэхэд бол маш таатай. Тэгээ би л багаараа уулзаал биеэрээ уулзахгүй ч ингээ зум хийдэг шүү дээ. Маш таатай. Тэндээс суугаад цаг суухад өөрийнхөө мэдэхгүй юмыг мэдээд гардаг жишээ. Тэгэл эн чинь нөгөө харилцаанаас үүсэж байгаа л тий мэдхэд илүүдэхгүй зүйлүүд л гарч ирээд байгаа байхгүй. Хэрвээ ийм бизнес хийхчээл юу зөвлөх вэ? Ер нь бол мэдээж ингээд ньюс гинт гэсэн ингээд яадаг байхгүй юу? Ингээд би одоо хин нэгэн хүнийг ураад хамтарч ажиллая гэхээр үгүй гэдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг бид нар болохоор тэр ингээд амар нөгөө өөр төрөө тусаж аваад байдаг. Энэ хүн ингээд надад дургу болохоор ч юм уу те энэ хүн ингээд юу яага учраас гэдэг баг худалчин зарим хүмүүс тэр үгүй гэсэн хүнээ баг үзий ядаад блоклдог. Тэр бол маш буруу ойлголт. Ягаад тэгэхээр зэрэг зарим хүмүүс одоо те та энэ компанид ингээд итгээд орсон байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө хүнд чинь бас цаг хугацаа хэрэгтэй. Миний бодлохоор ингээд би анх орчоод нэг найзыгаа орооч гэдэг манай найз үгүй гэжсэн байхгүй юу? Тэгээ би гэсэн тэр үед би өөрөө бас айгу түүхий байсан учраас баг найзыгаа хөдөлж блок гэж ирсэн. Тэгээд ингээ 2 жилийн дараа тэр хүн чинь ингээ намайг анзаараад байгаа штэ. Тэгээд хууштай байгааг минь хараад байгаа штэ тий. Тэгээд өөрөө ингээд ирээд манай одоо баг хамт олонд орж исэн. Тэгэхээр зэрэг тэрнээс би юу ойлгосон бэ гэхээр зэрэг үгүй гэдэг болгон ерөөсө тантай хамаатай биш. Магадгүй тэр хүн бэлэн биш байж болно. Магадгүй тэр хүн ингээд тантай адилхан те борлуулалт хийх дургүй байж болно. Өөрөө те борлуулалт хийхэд ичдэг байж болно. Ямар ч юм байж болох байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар үгүй гэдэг үгийг бас ингээд амар тийм зөвхөн өөртөө ингээд юу яаж аваад боломж байхгүй. Дараагийн одоо миний түрүүний асуусан асуулт болохоор зэрэг одоо тий одоо сүлжээний бизнес ч юм уу MLM салбарт ингээд тий одоо ажиллахын бас нэг хэцүү зүйл нь юу гэхээр зэрэг та өөрийгөө мотивац хийн. Тий хинч таныг өглөө хасаад за дулаа хүнтэй яриарай, бичлэгээ оруулаарай гэхгүй. Тэгэхээр зэрэг та өөрийгөө мотивац хийн гэдэг бас тэр болохоор ингээд бидний хувьд заримдаа хэцүү шүү дээ. Хүнд чинь ямар ч үе тохиолдож болно. Нартаа бороотой өдөрч өөрчлөгддөг тий. Тэгэхээр зэрэг өөрийгөө тэрхэн нэгдүгээрт тийм. Хоёрдугаар гэх юм бол та өөрийн гэсэн тий одоо юу гэх эрүүл мэндийн даатгалтай байх ёстой. Та өөрийн гэсэн тий одоо юу гэх тэтгэврийн дантай байх ёстой гэж зүгээр уламжлалт ажлуудыг бодвол тиймэрхүү зүйлүүд нь тийм байдаг. Гэхдээ өөрийнхөө босс байх боломжтой. Яагаад гэвэл одоо жишээлбэл би өөрөө ингээд гол сайхны дэлгүүр ажиллууллаа гэж бодоход тий би өөрөө түрээс төлнө, бүтээгдэхүүнүүдээ аавна тий маш их хэмжээний бүтээгдэхүүнтэй байж иж тэрийг борлуулна. Тэгээ хүмүүс авахгүй байх юм бол ч одоо хумуулна уу, тэрээс хүмүүсийг талхинжуулна тий гэх янзын зүйл байдаг. Энэ болохоор зэрэг тэгээд ах шаардлагагүй надад бол маш их таалагддаг байгаа. Тэгэхээр зэрэг манайхаа яг энэ тэрийг бас бодлох хэрэгтэй. Тэгээд зарим одоо ингээд MLM салбар тэгдэг шүү дээ тий. Сар болгон одоо тэдэн төгрөний хураамж төлнө гэдэг. Тэгэхээр тэр нь надад айгу тийм сонин санагдаад байдаг. Ягаад гэхээр чин та зүгээр ажил одоо 9-5-ын хооронд ажил хийж байхад тань цалин өгнө гэсэн мөртлөө танаас одоо та сар болгон манад ажиллаж байгаа учраас тэдэн төгрөг
төлнө гэх юм бол надад бас тэр бас ингээд айгу тийм сонин санагдаж байгаа. Тэгээ дээрэс нь би боддог л доо. Яг өнөөдөр ингээд миний амьдрал гайгүй сайхан тэр $50 ч вэ нүү $10 ч вэ нүү тэрийн төлөөд явах боломжтой байлаа гэж бодох юм. Тэгвэл 6 сарын дараа 7 сарын дараа тэр нь яах юм те. Эсвэл ингээд хүмүүс тэгдэж штэ те. За доороо 10 хүн оруулах юм бол тэгэл болоо гэд. Тэгэхээр чин зэрэг тэр болохоор тэр ингээд тийм бүтээгдэхүүн байхгүй тийм амар хүндээ суурилсан. Тэгэхээр зэрэг миний хийж байгаа миний зорилго бол одоо би өөрөө ингээ багаа авч явж байхад бол тэг би хүмүүсийг ингээд өөртөөгөө адилхан таленттай болгочих юмсан өөртөөгөө адилхан ингээ тэ дуртай газараас ажилдаг болгочих юмсан гэж бодхоор ч зэрэг тэр доор нь орсон тэр 10 хүн ахаад тэр 10 хүнийг олоход нь та туслах уу ч юм уу те тэр хүнийг одоо яаж олох вэ гэдэг нь надад айгу тийм сонин санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо дэлхий дээр бол одоо бүр 10,000 одоо MLM салбар байгаа. Тэ та тэр бизнесүүдийг хийхдээ хамгийн түрүүнд яах ёстой вэ гэхээр зэрэг яг аль бизнес нь надад одоо илүү тохиромжтой юм те аль бизнесийг хийвэл би илүү тууштай байх юм. Тэгээ дээрэс нь ингээд те за яг магадгүй та олон найзтай байж олон тэр 10 хүнийг оруулчлаа гэж бодоход та тэр 10 найздаа тэр хүнийг олж өгөх үү гэдэг энэ бүх зүйлүүдийг ингээд судлаад орох юм бол MLM салбар бол маш тохиромжтой, маш гоё бизнес гэж би хардаг. Тэгэхээр зэрэг энэ сонголт болгон яг хүн болгонд чухал. Тэгээ бид тэр өнөөдөр болохоор зэрэг тэр бизнес сайн, энэ бизнес сайн гэж юусоо хэлий гэж бодоагүй. Битэрийн одоо тэгээ миний 5 жил, Сэлэнгэ багшийн 6 жил ингээд битэрийн мэдсэн зүйлүүд энэ байгаа. Тэгэхээр зэрэг битэрийн одоо энэ YouTube-ээр ярьдаг зүйлүүд бол тэгвэл мэдхэд илүүдэхгүй гэдэг зүйл одоо тулгуурлаж тэр бизнес нь сайн, энэ бизнес нь сайн гэхээсээ илүү битэрийн хуримтлуулагдсан энэ зүйлүүд байгаа. Тэгээ та хэрвээ ямар нэгэн байдлаар онлайны бизнес ч юм уу, MLM салбарт орох байгаа бол энэ зүйлүүдийг ашиглаад судалгаагаа хийгээд ороорой. Тэгэх юм бол аль ч салбарт ажиллахад угаасаа та амжилт гаргана. Та хийж чадна гэж бодож байгаа бол та хийж чадна гэж би хэлмээр байна. Сэлэнгэ багш та юу гэж бодож байна? Тий, тухайн хүн одоо яг зориглоод ер нь тэгээ айцгүй юм гэж байхгүй шүү дээ. Айцтайгаа нүр тулаад тэгээ хамгийн гол нь зүгээр нэг энэ өстой 70 саяыг олдог гэд хилэнгүүд орох биш дөрөвний хэлсэнчлэн тэр тухайн компаниас судлаад хэр их одоо үнцэнтэй бүтээгдэхүүнтэй юм те гэр удаан хугацаанд оршин тогтноод байгаа. Хамгийн гол нь тэр тухайн систем доторх те байгаа шүү дээ тэр компани чинь тэр нь одоо хэр өгөөчтэй хэр хатуу юм те тэрийгээ судалж иж орохгүй л орсон хойноо нөгөө шантарна шүү дээ. Ихсээ судалчвал ямар юмтай нүүр тулах гээд байгаагаа мэдсэн байна шүү дээ. Орж эхлэхээс өмнө. Тэгээ мэдээж тэр одоо ерөнхий судалгаагаа хийчин тэгээд одоо тэр хүмүүсийн яриад байгаа шиг удаж явахдаа маргааш нь мөнгө олохгүй гэдгийг сайн бодох хэрэгтэй. Маш их сурна, маш их юм уншина. Судалгаа юм. 10 жилд их сурвалж сурж байгаагаас илүү их сурна. За энэнийхээ хэмжээгээр бидний тархины хөгжил тийм ээ, хувийнх нь хөгжилд бол маш сайнэр нөлөөлнө. Тэгэхээр одоо ийм л зүйл хэлээд. Ер нь бодит яг MLM бизнес чинь бол ийм л байгаа шүү дээ. Түүнээс биш одоо яг багаар ажилтдаг тийм ээ, систем сайтай гэдэг шүү дээ. Тэгэхээр өөртөө судлах хэрэгтэй. Ямар ч хүн ямар ч бизнесийг дурлаж ийгээд тэрнээсээ үнэхээр кайф аваад хийх бол амжилтанд хүрэх нь тодорхой шүү дээ. Зүгээр энийг ингээд хийгээд за хэдэн төгрөг доллар олдог гинэ гэж ивэл тэр явахгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн бүх юм блоклогдсон байх гэсэн шүү дээ. Тийм ээ. Харахгүй шүү дээ. Сайн зүйлийг харахгүй, муу зүйлийг харахгүй шүү. Зөвхөн тэр хэдийг олох вэ гэдгээ хараад явах юм бол амжилт гэдэг зүйлд бол очихгүй хаа. Угаасаа тэгж хэлдэг өстэй те. Мөнгийг битээ араас нөгөө хизэж гүцэхгүй. Тэ? Мөнгөний араас гүгээл юм. Гүцэхгүй шүү дээ. Тэгэхээр яг ийм л одоо бодолтой, сууртай байвал их зүгээр санагтаад байдаг. Бид одоо энэ туршлагаасаа харж байхад мэдээж бид нар чи олон баг одоо мянган хүүхнүүдтэй гадаад дотоод ажиллаж байгаа, ажиллаж исэн учраас тэр болгоноос бол ингээд энэ туршлага хуваалцаж зулаа дээр та бүхэнд
бас мэдхэд илүүдэхгүй болов гэж энэ тухай ярьж байгаамаа. Тэгээд ямарваа нэг бизнес эхлэж байвал тэгэл судлал өөрөө хамгийн гол юм чи ерөөсөө өөрөө та энэ бизнес хийхэд дуртай байна уу? Бэлэн байна уу? Тэ өөрөөсөө л асуух хэрэгтэй шүү. Би үүнийг хийж чадах уу? Би хүнтэй харьцаж чадах уу? Баг авч явж чадах уу? Хүн удирдах чадах уу? Эхний хэсэгт бол маш их хүнтэй харьцсан шүү дээ. Ерөөсө зогсоо заагүй нөгөө шалгах гэдэг шиг ажил шүү. Юмын тайлбарлаж өгнө систем. За тэгээд өөрөө гаршаад ирэхээр мэдээж одоо тэ хэлбэршүүлээд видео хийдэг ч юм уу тэ болгоод эхэлнэ. Тэр энэ бүх урд чинь одоо ашгаж гарах, дайрж гарах, тэмцэж үзэх тийм ээ тэр их зүйлүүд байгаа шүү гэдгийг л бодож явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ороод би нэг ийм зулаа рекламд их дуртай биш. Та унтчихтаа мөнгө олно. Одоо ороод иргээл реклам хийдэг шүү дээ. Яг бизнес маркетинг л хийж лээ л да. Гэхдээ яг одоо зулаа бид нар энэ баг энэ бүхэл хийж байгаа хүмүүсийг харахад унтчаагаад мөнгө олох хүртлээр бол ер нь бол маш их хөдөлмөрлөө шүү. Гэтэ хүнийхээ бас хурд авахалцсан байгаас бол шүү дээ. 3 сарын дараа унтчаагаад олж байна. Зарим хүмүүс 3 жилийн дараа олж байна. Зөв зарим хүмүүс бүр 10 жилийн дараа тийм ээ. Жишээний те одоо 50 зөглөө осгоор цалинтай болдог. Тэр нь яг нөгөө үйлчлүүлэгчээ бүртгээд авцсан шууд худалдаа шүү дээ те. Тэгвэл ингээд энэ бараа худалдаж авчаад гэртээ бөөндчөө зардаг тийм уламжлалт бизнес биш гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Эмэлэн бизнес чинь direct selling буюу шууд худалдаа. Биднээр дамжуулж борлуулалт явуулна гэсэн. Тэгэхээр зарим хүмүүс яг андуурдаг юм шиг лээ. Тийм тосноос ч юм байна уу ч гэдэг юм үү те одоо ажиллаж явах. Тэгэхээр энэ шууд худалдаа учраас хизээч одоо агуулгах шиг тэ тэр бүтээгдэхүүнийг бол хадгалдаггүй байгаа. За чамд нэмж хэлэх юм байна энэ бизнесийн тал дээр. За тэгээд битээр болохоор зэрэг тэгээд ер нь бол тий одоо энэ бол бүх хүн таны сонголт байгаа. За тэгээд битээр болохоор дараагийн 7 хоногт болохоор зэрэг арилжааны тухай ярина. За сэлэнгээ багш болохоор зэрэг одоо мэдгүй тэрийг одоо сэлэнгээс ямар арилжааг өдөр тутмын арилжаа гэх үү? Тэгээ зүгээр арилжаа гэл довчхон хэлчих шүү дээ тий. Яг тэгэл одоо миний хийж арилжаа энэ арилжаа нь бол зөвхөн алтыг арилждаг байхгүй. Алт өсөж унахад хоёулын дээр нь л ашигтай байдаг. Унсан ч ашигтай, үнэн өссөн ч ашигтай. Одоо эдийн засгийн байдал тийм ээ. Энэ улс орны одоо байдлууд болоод байна шүү дээ. Дэлхийн одоо дайн байлдаа тийм үед ч гэсэн арилжаа гэдэг нь явж л идэг тийм зүйл байхгүй. Тэгээ энэ талаар бас мэдж байгаа юм бол зөндөө байгаа. Мэдхгүй ямар системээр ажилдгийг тодорхой одоо цэгцтэй ярьж өгнө гэж бодож байна дараагийн 2 дахь өдөр тий. Тэгээд бас тэн дээр бас нэмээд дижитал маркетингийг бас хамт оруулаад явчих гэж бодож байна. Тэгэхээр энэ 3 төрлийн онлайн одоо хүчээ аваад бизнесийг сонсох юм бол за та бүхэнд бас за аль нь надад зохимжтой гэдгийг бас олж авах болов гэдэг үднэс бид хоёрын зүйлүүдийг яриад байгаамаа. За тийм ээ тэгээд дараагийн 2 дахь өдөр хүртэл уулзлаа. Түр баяртай. Зулаадаа бас баярлалаа цагаа гаргаж урьж ирж хамт. Баярлаа. Баяртай. Баяртай.